Цахилгааны болон дулааны эрчим хүчний салбарын харилцааг өнөөдөр эрчим хүчний тухай хуулиар нэгтгэн ерөнхийд нь зохицуулж байна. Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалт ихээхэн ерөнхий учир наривчлсан харилцааг олон тооны журам гарган зохицуулахаас өөр аргагүй байдалд хүрч 800 гаруй журам цахилгаан дулаан эрчим хүчний асуудлыг зохицуулж байна. Иймд хуулийг илүү наривчлах үүднээс цахилгааны болон дулааны эрчим хүчний харилцааг тус бүрд нь бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнсэнийг улсын хурлын гишүүн Энх дурдаад харилцааг журам дүрмээр зохицуулах нь тухайн салбарын бодлого үйл ажиллагааг харьцангуй тогтворгүй хөрөнгө оруулалт татах боломжгүй болгож хэтийн төлөв хөгжлийн чиг хандлагад сөргөөр нөлөөлдөг гэдгийг онцоллоо. Түүнчлэн цахилгааны тухай хууль батлагснаар иргэд цахилгааны хэрэглээгээ хянах, тоолууртай болж цахилгааны ихүүсвэр байгуулах ажилд хувийн хөвшлийг оролцуулан хүртээмжийг нэмэх зэрэг ажлууд хийгдэнэ гэлээ. За нэгдүгээрт бол бид нар одоо хэмжиж чадахгүй, хэмнэж чадахгүй гэдэг асуудал. За өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар дулааныхаа эрчим хүчийг хэмжидэггүй, өөрөөр хэлбэл хэрэглэгчид бид нар талбайгаар метр кубээр энэ нь юу вэ гэхээр магадгүй тэр хэрэглэгч шудраг бас дулааны үн төлж явах магадaltaй. Дээрээс нь тэр хэрэглэгч маань хэрэглээгээ хянаж чадахгүй байна. За одоо ингээ хүн нэг амралтанд явлаа гэх чинь тэр хооронд нь тэгэл тэр дулааны мөнгөнд гүйцэдэг. Энэ байдал ерөөсөө байж болохгүй. Тийм учраас хайртай бол ерөөсөө дулааны эрчим хүчийг заавал тоолууртай байх ёстой гэдэг зарчим барьж байгаа. За хоёрдугаар асуудал болохоор өнөөдөр дулаанаар одоо хангагдъя гэд маш олон хэрэглэгч маш их хүндрэл бэрхшээлтэй тулгарч явдаг. Та бүхэн мэднэ дулааны техникийн нөхцөл гээл одоо олон нийтэд ингээд нэлээд одоо сенсацтай үйл явдлууд байдаг. Нэг одоо дарга нь бараг 20-30 байртай болж байгаа. Тэгэхээр ийм асуудал бол өнөөдөр юунаас болоод бий болж байна гэхээр тэр одоо хэрэглэгчийг холбох тэр журам дүрм нь журмаар явж идэг. Тэгэхээр энэ бол маш тодорхой болж хуулийн дээр сууж өгж байгаа. Ингэснээрээ энэ асуудал дахиж гарахгүй байдал бий болно. Өөрөөр хэлбэл дулааныг хүссэн болгонд нь хүргэх ёстой гэсэн ийм одоо зарчим. За хоёрдугаар нэг одоо асуудал болохоор одоо Монголд ингээд дулааныг цаашаа дамлаж зарах ёсгүй. Энэ одоо зохицуулт бол энэ хуулинд сууж өгж байгаа. Өнөөдөр том одоо шугам барьчаал би одоо тэр бомаар барьсан юм аа. Чи надад одоо хэдэн сая өгөө гэд ингээд цаашаа дамладаг асуудал бол Монголд бол болохоо байсан юм байлээ. Тэгэхээр энэ асуудлыг бол цаашаад гаргахгүй хууль эрхцэн орчныг бол бид нар нэлээд одоо наривчлалтай болгож зохицуулж өгж байгаа. За харин дулааны тухай хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой тухайд бидний хотын төвд баригдаад байгаа өндөр шилийн барилгууд байна. 3 давхар шилтэй тийм дулааны супер хамгаалалттай бол бараг байхгүй. Тэгэхээр эн чинь тэр чигээр гудамж халаач. Төлж байгаа төлбөр нь бол метр квадратаар. Өндөр таастаа метр квадратаа гудамж халаадаг байшингууд хямдхан мөнгө төлөөд гэр оролт нүүрс төлж байгаа л өндөр төлөөж болохгүй. Тэгэхээр бодтой байхын тулд тоолоор шийд. Хоёрдугаарт нь Улаанбаатар хотод 1077 буюу 40 гаруй мянган айлын угсармал орон сууц байна. Хуучны. Тэднийг дулаалах асуудлыг бид нар ярьж байгаа. Дулаалахаар одоо Германы төсөл мэрэгжлийн усаас олон жил ажиллаад нэг 300-аад бодлого 10 мянган айлын асуудал яригдж байна. Түүнээс гадна нийслэл дүүргийн хөрөнгөөр ингээд юмнууд хийж байгаа. Тэд нар нь болохоор дулааны тоолор байхгүй. Дулаалчаад цонхоо онгойлгочдөг. Тэгэхгүй бол халууцсан шүү дээ. Тэгэхээр нөгөө хэмсэн дулааны годомж гаргаа шийдчихэж байгаа. Дулааны тоолор хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ дулааны тоолорын тавиад бүгдэргийн дулаалах юм бол энэ мөнгө зарж хүний юм дулааж өгөх гээд байгаа биш. Тэр хэмжээний олон мянган айлын орон сууц шинээр барих их усврыг сулж авч байгаа байхгүй. Тэгэхээр одоо 5000 100000 айлын дулааны их усвэр сулж авна гэдэг бол маш том мөнгө байхгүй. Тэр дулаалгаас илүү ашигтай. Тэгэхээр энийг хийхийн тулд бас тоолорууд хэрэгтэй, зохицуулт нь хэрэгтэй. 3 дугаарт нь гэр хороолол. Утааны асуудал бол дулааны асуудал шүү дээ. Цахилгаанаар халаах юм уу? Нүүсээр халаах юм уу? Юугаар дулаан гаргаж авах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр дулааны хувийн хвшлийг оруулж ирэх боломж олгосноор одоо хэсэг бүлгэрээ гэр ороодын блокуудаар хин нэгэн дулааны станц бариад одоо бол хэлээр бол том уурын зуух бариад яндангийн хяналт дутааны яалт сайтай ингээд тэр аваа хангах тэгснээр нөгөө орон сууцчлалт нэмэх тиймэрхүү одоо эерэг өөрчлөлтүүд бол гарна. Тэгэхээр манайх шиг хүүтэн газар бол ер нь үндсэн шийдэл бол төвлөрсөн дулааны систем, хэсэгчсэн дулааны систем л байдаг. Газ хангалттай байхгүй учраас гэртээ аваачаад бойлероор халаана гэдэг бол хэцүү. Цахилгаанаар бол буцаагаад бойлероор дулаан үйлдвэрлэнэ гэдэг бол цэвэр дулаан үйлдвэрлэснээс 2 дахин бага ашиг төлөвийн коэффициенттэй буюу үйлдвэрсэн энерги талыг хайж байгаа л гэсэн үг.
Эрчим хүчний зохицуулах хорооны дараа төвшин чулууны хувьд үйлдвэрлэлийг цахилгаан дулаан хосолсон байдлаар өргөжүүлэхгүй бол анги дулааны үйлдвэрлэлийн өртөг өндөр гарах эрсдэлтэйг дурдж, цахилгаан болон хэн төрлийн дулааны их усруудыг өргөжүүлэх хэсэгчлсэн хангамжийн системд алгуур шилжих шилжилтийн зохицуулалтыг хуулийн төсөлд оновчтой тусгасан байгааг онцолсон юм а.